Нийтлэлч Баатар хоёг мэдээлэлд маш ойрхон байгаа хүн. Гэр бүлээрээ сэтгүүлч мэрэгчлэлтэйгээс гадна бас нэлээд сайн сэтгүүлчдийн тоонд ордог байсан. Байсан ч юу ах вэ байгаа. Сүүлийн үед Баатар хоёгийн нийтлж байгаа мэдээллүүдтэй заргалдаж шүүгдэлсэн хүн гараагүй байгаа нь мэдээлэл ямархуу төвшөнд байгааг харуулна. За түүний хамгийн сүүлийн мэдээллүүдийг харуул Justin Батхуу өөрийнхөө зээлсэн мөнгийг төлж гисэн юм гинэ. Just Group-ийн зээлсэн 120 сая доллароос 43 сая 800 мянган долларыг нь Мань Батхуу өөрөө авч хэрэгэлсэн гэх бөгөөд хөрөнгөө хураалах болон бусад замаар ямартайч төлж барагдуулсан бололтой юм. Харин үлдсэн 76 сая 200 мянган доллар нь Монгол Ардын нам руу цутгасан бололтой. Ер нь нэг зүйлийг анзаараад байхад бохир улс төрчид хэн нэгний гараар могоо бариулаад дараа нь тэр могоо барьж өгсөн хүнээ өшөглөж унгаагаад дээгүр нь алхаад явчихдаг. Батхуу чааваас тийм л үлийн үртэй учирсан бололтой. Бохир зүйлтэй худгалдах ийм л байгаа юм да. Энэ талаар Гишүүн Батцаанд нь ч бас мэдээлэл хийсэн байгаа нь олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ. За Эрдэнэтийн 51% бол би өчигдөр улсын хурал дээр хэлсэн. Мөнгө угаалтын шинжтэй харагдаж байна. 2010 онд засгийн газар баталгаа гаргаж өгч Justin Батхуугаар их хэмжээний зээлийг Эрдэнэтийг барьцаан тавьж гадны банкнаас авсан. Тэр мөнгөө улс төрчид хувааж авч хувийн бизнестэй сонгуульд улс төрийн зорилгоор хөрөнгө оруулалт хийсэн гэдэг мэдээллүүд их ирж байна. Justin Батхуу яг тэр мөнгөө өөрөө авч хэрэглэсэн үү? Санжийн баяр талын авч Америкт офшор хаус болгосон уу гэдэг асуудлыг судлах ажлын хэсгийг бид гаргана. Энэ бол ажлын хэсэг гарч чийж Эрх баригч намын хилээд байгаа нууц гэдэг материалуудтай танилцж байж бид олон түмэнд бодит мэдээлэл өгнө гэж та бүхэнд хэлэх байна. За тэгэхээр одоо Батхуугаас анхаарлаа холдуулаад Батхууг өшөглөж унгаан ашигласан улс төрчдийг илчлэх цаг нь ирж. Яг одоо энэ цаг мөчид бол Justin Батхуу луйварчин биш том луйврын гэрч болоод байгаа нь үүгээр харагдана. Түүнийг гэрчийн хамгаалалтанд авах ёстой байх. Монгол Ардын нам. Луйварчдаар дүүрсэн энэ намд үлдсэн 76 сая долларыг нь хуваагаад авчихсан байж таарах гээд байна.